Сүүлийн судалгаагаар жирэмсэн ээжүүд гэртээ агаар цэвэршүүлэгч ашиглах нь хүүхдийн төрөлтийн жин IQ-д эерэг нөлөө үзүүлдэг болохыг нотолсон. Түүнчлэн аутизмын хүрээний эмгэгийн магадлалыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлж болдог гэж үзжээ. Мөн сэтгэл мэдрэлийн үндэсний төвийн эмчин хэлснээр аутизм үүсгэхэд удамшил, жирэмсний эрүүл мэнд болон орчны хүчин зүйлс нөлөөлдгөөс гадна агаарын бохирдол бол тэр дундаас өндөр нөлөөлөх магадaltaй хүчин зүйлсийн нэг юм гэжээ. Энэ нь удаа нь аутизмын цорын ганц шалтгаан биш нөлөөлөх хүчин зүйлсийн нэг гэдгийг харуулж байна. Ер нь бол аутизмтай хүүхдүүдийг агаарын бохирдлын хүнд менталийн хордлогоос үүдсэн гэж эцэг эхчүүд ер нь дүгндэг болсон байлээ. Мөн түүнтэй бас дүүцгэсэн нэг вакцины мөнгө усны хордлогоос бас үүдсэн гэж байгаа юм. За энэ хэд нь болохоор дандаа хүүхдийн биед маш их хэмжээний хүнд металлын хордлого үүсгэж байгаа. Үүнээсээ үүдээд аутизмын шинж тэмдгүүд маш ихээр олшорж, тийм хүүхдүүд одоо ихээр төрж байна гэж эцэг эхчүүд ярьж байгаа. Би ч гэсэн хүүхдээ нэг хэсэг аутизмтай юм болов уу гэдээ аутизмын эмгэгийг группт нь ороод тийм судалгааг нь уншиж үзчихсэн. Тийм болохоор одоо агаарын бохирдлоос үүдэж байгаа бас нэг вакцины хордлогоос ч гэсэн бас үүдэж байгаа гэж бодож байна. Тэгээ одоо хайшин вакцины хийлгэхэд хүртэл суглаанд хожиж байгаа юм шиг зарим нь зүгээр, зарим нь ингээд ийм гарч ирж байгаа. Одоо би сүүлд бас хүүгээ үзүүлэхээс өмнө сонссон л доо. Аутизмыг юу гэнэ вэ? 700 хүүхэд онцлуулснаас 400 гэсэн баха аутизмтай гэж онцлогдсон гэсэн. Тэгээ манай Монголд бас онцлогооны юу нь сайжирсан учраас би тэрэнд нэг талархууштай байгаа. Тий. За аутизмыг бол би хүүхдтэй ч гэсэн ингэж ойлгуулахыг цаашдаа ч гэсэн ингэж ойлгуулна гэж боддог. Хүмүүс ч гэсэн ингэж ойлгоосоо гэж боддог. Аутизм гэдэг нь болохоор мэдрэл матай гэсэн үг биш. Зүгээр л нийгэмшигтэй жоохон асуудалтай л гэсэн үг. Одоо зүгээр л тэр тал дээрээ хөгжөөгүй л төрсэн гэсэн үг. Хүүхдүүд болохоор шууд төрөхтөөл ингээд шууд харилцаандаа ингээд айгүй нээлттэй оролцдог бол аутизмтай хүүхдүүд болохоор тийм харилцаандаа нээлттэй биш. Хязгаарлагдмал яг яаж харилцахаа мэдэхгүй тэгэж өссөн байдаг юм бэлээ. Төрдөг юм бэлээ. Би тэгж л ойлгосон. Тэгээд аутизмыг зарим ээж аав нар болохоор эрдэмтэн докторууд л ихэвчлэн аутизмтай байдаг. Тэгэл янз бүрийн нээлт хийсэн энэ төр гэж ярьдэн шүү. Тэгээд бас тэр талаар нь бас хараад шууд манай хүүхэд мундаг юм байна гэд хайчиж болохгүй. Хүүхдийг эрт илрүүлээд аль болох 2 настайгаас нь илрүүлээд тэгээд эртхэн шиг ингээд ажиллах юм бол хүүхдийн одоо нийгэмших процесс нь эртхэн ингээд эцэг эхийн тусламжтайгаар ингээд зөв хөгжинэ л гэж ойлгосон. Талаар бол мэдээгээс л харсан л да. Гэхдээ яг тоог нь бол сайн санахгүй байна. Гэхдээ нэлээд их тоо байсан. Миний бүр ингээд төсөөлөг үзэх. Тэгтэл тэр тоо зөвхөн энэ жилд авахгүй юу? Энэ оны одоо 1 сараас хойш гэж үзэж болно. Би тэгээд бас цаг нь бас олдохгүй энэ жилийнхэн дууссан гэж сонссон. Онцлогооных нь юу? Аль болох хөдөө сумдуудаар ажиллаж амьдрах хэрэгтэй болов. Тэгэх юм бол ядаж л хорт тутаанаас ч тэр хүүхдүүдэд хол байлгана. Эрүүл агаарт байх юм бол манай хүүхдүүдээс тэр хүнд металлын хордлогоос ангид байж болох бах гэж би бодож байна. Аутизм гэдэг чинь уул нь бол олдмол биш юм билээ шүү дээ. Яг төрөхтөө л тийм төрдөг гэсэн. Тэгэхээр гидсэндээ боож явах хугацаанд мөн төрснийхэн дараа ч гэсэн эрүүл орчинд өсөх нь угаасаа эцэг эхчүүд бидний үүрэг хариуцлага гэж бодож байна. Одоо уул нь бол миний харж байгаагаар ойлгосноор бол хөгжиж буй улс гүрнүүдэд тулгардаг асуудал угаасаа л ийм агаарын бохирдол байдаг. Тийм болохоор одоо хятад ч гэсэн ийм туршлага байдаг шүү дээ. Ингээд хэдэн жилийн өмнөхөн шүлээдээ агаарын бохирдлын түвшин нэлээд ингээд хурцдмал байдалд хүрсэн байсан. Тэгээ тэрийг одоо яаж энгийн болгосон бэ? Тэр мөрөөр нь улс төрчид өөртөө судалгаагаа хийгээд уул нь өөртөө л бид нарыг эрүүл таатай орчинд амьдруулах хэрэгтэй юм байгаа юм л да. Бид нар ч одоо ямар өндөр хувийн одоо татвар төлж байгаа байлээ тийм үстэй. Хүүхэд маань аутизмтай болов уу гэж бодож байсан. Гэхдээ судалж онцлуулсны дараа аутизм биш гэдгийг мэдсэн. Энэ туршлага намайг аутизм болон хүүхдийн хөгжлийн асуудлыг илүү судлахад хүргэсэн гэлээ. Тэрээр мөн хэлэхдээ аутизмтай хүүхдүүдийг муу хүүхэд гэж харах ёсгүй. Харин тэд өөрийн гэсэн онцлог, авьяас чадвар, өнгө аястай хүмүүс. Энэ нь нийгмийн хандлага ойлголтод маш чухал нөлөөлдөг гэсэн юм аа. За аутизмд бол яг агаарын бохирдлын шалтгааны хувьд бол үүсгэх шалтгаан болохгүй. Гэхдээ нөлөөлөх хүчин зүйлийн тоонд бол орж болдгоо.
За агаарын бохирдол нь бол аутизмыг үүсгэхэд нөлөөлөхөөс илүүтэйгээр хүүхдүүдийн одоо ханиад томуудын уушигны хөгжилд бол муугаар нөлөөлж байгаа. Яг шалтгаан бол болохгүй. Нөлөөлөх хүчин зүйлүүд бол тооцогдож болно. Гэхдээ одоо нөгөө бүх хүүхдүүд одоо Улаанбаатарт амьдарч байгаа бүх хүүхдүүд агаарын бохирдолтой агаараар амьсгалж байгаа. Тэглээгээд хүүхэд болгон аутизмтай бол төрөөд байгаа бол биш байгаа даахгүй. Тэгэхээр олон улсын судалгаагаар ч гэсэндээ агаарын бохирдол нь бол шалтгаан болохгүй. Нөлөөлөх хүчин зүйл болж болно гэж үзэж байгаа. За дэлхийд дахинд бол аутизмын тоо бол ихсэж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхлээр эцэг эхчүүд болон багш нарын мэдээлэл бол сайжирсан, эмч нарын онцлогоо сайжирсан. Сүүлийн үед одоо шинэ онцлогоо тоног төхөөрөмжүүдтэй онцлогооны аргууд бол нэвтэрч орж ирж байгаа. Тэрнтэй холбоотойгоор нэмэгдэж байгаа. Бас өөрөө аутизм гэдэг эмгээг мэн шалтгаан нь тодорхойгүйгээр тоо нь бол өсөж байгаа үзүүлэлтүүд бол харагдаж байгаа. За эцэг эхчүүд яг хүүхдээ 2 настайд одоо үг хэлж гин үү, авиа дуудлага одоо хэлж гин үү, нэрээр нь дутгад харж гин үү, тэ эцэгийнхээ их руугаа харилцан байдлаар нүдрүү нь харж гин үү, өөрөө хуруугаараа зааж гин үү гэх мэтчлэн хүүхдийнхээ хөгжил тал дээр илүүсээ анхаарч ажиглаарэ. Тэгэх юм бол одоо аутизмыг эрт онцлох боломжтой. Эрт оншилсноороо эрт нөгөө хэл засал, сэргээн засалтаа яваад, танин мэдгүй засалтаа яваад одоо эрт сайжрах боломжуудыг олгодог учраас эрт онцлог нэг чухал байдаг. Тийм болохоор хүүхдээ сайн ажиглаарэ гэж зөвлөе. Аутизмтэй хүүхдүүдийг бол хэвтэж эмчлүүлэх боломжтой. Дээрээс нь бага насны хүүхдүүдийг бол хэвтүүлэхэд бол тохиромжгүй. Яагаад гэвэл тэр хүүхдүүд нөгөө шинэ орчинд тасдаггүй, эмнэлгийн нөхцлөөс айдаг тийм байдаг учраас бага насны хүүхдүүдийг бол хэвтүүлэх боломжгүй байдаг. Харин том болсон өсвөр насны аутизмд бол сэтгцийн авсарсан эмгэг буюу сэтгэл түгшилт, гутралтай өөрийгөө гэмтэх зан үйлч гэдэг юм уу хит хөдөлгөөнөх байдал илэрсэн тохиолдолд хэвтэ эмчлүүлэхэд боломжтой байдаг. Насны бүлгийн хувьд бол яг л бусад хүүхдүүдтэй яг адилхан бүлгээр бол насны бүлгийг хуваана. За 12-оос 18 нас өсвөр насны хүүхдүүд за насны бүлгийн хувьд бол тийм ялгаатай үзүүлэлт бол байхгүй. Мэдээлэл нэмэгдэж байгаа. За хүмүүсийн боловсролын төвшин зөнгөө шалтгаалаад одоо нөгөө интернет, фейсбુક ч гэдэг юм уу, чат GPT олон төрлийн газруудаас олон төрлийн сувгаас одоо мэдээлэл авах боломж бол нэмэгдэж байгаа. За түүнтэй одоо зэрэгцээд хүмүүс одоо өөрт нь хүүхдүүдэд нь аутизмын шинж тэмдэг илэрж байна гэд эрт үзүүлэх тохиолдлууд бол нэмэгдэж байгаа. Энэ бол сайн талтай. Эрт үзүүлээд эрт онцлогдож байгаа гэсэн үг. Тэгснээрээ одоо эрт засал авна, эрт хүүхдээ одоо сайжруулах арга хэмжээ авдаг. За тэгснээрээ хүүхд минь одоо хөнгөн хэлбэрийн аутизм руу одоо шилжих дунд төвшөнд байж байгаад хөнгөн болох, хүнд байж байгаа дунд болох ч гэдэг юм уу. Ахиц дэвшил гаргах тал дээр сайн байгаа. Монголд аутизмтай төрөх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн бөгөөд 2025 оны байдлаар шилэн цээжний оншилгоогоор жилд 500-аас 700 хүүхэд онцлогдож байна. Эдгээрээс ихэнх нь сэтгэц мэдрэлийн үндэсний төвийн сэргээн засах төвүүдэд 3-аас 6 наснд нь явж эмчилгээ авдаг байна. Судалгаагаар бага наснаас нь сургаж сэргээн засах төвүүдэд хамруулсан хүүхдүүдийн олонх нь энгийн амьдралд оролцож сургууль суралцах боломжтой болсон тохиолдлууд олон гарчээ. Мөн нийгэмд хүмүүс аутизмтай хүүхдүүдийг өөрийн онцгой авьяас чадвар, өвөрмөц онцлогтой гэж хүлээн зөвшөөрдөг бол зарим нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгодог, тусламж шаардлагатай гэж хардаг байна. Гэхдээ альва хэлбэрээр хүлээж авахдаа аутизмтай хүүхдүүд бол муу хүн биш, харин өөрийн гэсэн өнгө аястай онцгой хүмүүс гэдгийг ойлгох нь чухал юм. Харин утаа нь хүүхдийн мэдрэлийн хөгжил аутизмын магадлалд нөлөөлөх нэгэн хүчин зүйлсийн нэг болдог бол аутизм нь зөвхөн утаанаас шалтгаалдаггүй, олон хүчин зүйлсээс нөлөөлж болдог гэдгийг мэрэгжилтнүүд онцлолоо.